За одоо систем хэвийн ажиллагаатай байгаа. Тэгэхээр одоо ийм smoke test газар утаа мэдрэшлүү өгөөж яг бодит байдал дээр галын тохиолдлын мэдээлэл хэрхэн ирдгүү, галын тохиолдол ирсэн үед төхөөрөмжийг яаж буцааж хэвийн байдалд оруулах вэ гэдэг талаар үзье. За одоо ингээд тохиолдлын зооноос би 2 мэдээлэгчэнд утаа өгөөд төгшөөр өгчихсөн. За тэгэхээр төгшөөр өгөхөд мэдээлэх самбар дээр тухайн зооны ажил дуу болгочих. За би сая одоо чимээг болгохын тулд бүх яриаг авчихын тулд бүх юунуудыг дууд хонхнуудыг бүгднийг чимээг болгочихлаа. За тэгэхээр галын тохиолдлоос төгшүүр ирэхэд тухайн бүсэд харгалзах гэрлүүд улаан асаад за мэдээлэх самбарын пажар гэдэг улаан гэрэл асна. Пажар гэдэг маань түүмэр гэсэн үг. Тэгэхээр галын тохиолдлоос төгшүүр ирэхэд зэрэг яах вэ гэхээр тухайн ажилласан мэдрэгчинд харгалзах бүс улаан асна, пажар гэрэл улаан асна. За тэгээд хуудсан дээр аль хуудсан дээр тэр мэдрэгч байгаагаас шалтгаалаад энэ цэнхэр гэрэл маань шилжих ёстой. Хэрвээ 3, 4 дугаар ч юм уу 5 дугаар бусад энэ хуудсан дээр тухайн харгалзах гэрлийн индикатор байсан бол тухайн хуудас руу энэ цэнхэр гэрэл шилжээд тэр хуудас маань улаан өнгөтэй болох ёстой. За тэгэхээр одоо 1-р хуудсан дээр 2, 3 дугаар индикатор дээр өгсөн галын бүс төгшөөр өгөөд ажиллачихсан байгаа. За үндсэн удирдлагын пульт 2 ОП дээр дэлгэцэн дээр нь пажар 1 гээд тэгээ Office 103, Office 102 гэдэг одоо бүсээс төгшөөр ирсэн байна гэсэн. За тэгэхээр нөгөө нэг урд нь ярьжсэн энэ товчлуур дээр дараад яг тухайн аль зооноос мэдээлэл ирсэн байна гэдгээ үзэж чинь. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл үзье гэх юм бол одоо утаа мэдрэгч 1-3-аас төгшөөр ирсэн байна гэсэн. За тэгэхээр хуурамч мэдээлэл болон жинхэнэ галын төгшөөр хоёрыг ялах эмчнээс нэг үзүүлэлт байгаа. Тэр нь энэ хамгийн доотлол бичсэн норма гэдэг үг гараад ирсэн байна. Хэрвээ тухайн мэдрэгч одоо өрөөнд яг үнэхээр гал гараад утааны мэдрэгчийн тус утаа нь гараагүй байсан бол энэ маань пажар гэсэн байх ёстой. Би сая эмулятораар төгшөөрсөн учраас буцаад нэг юунд мэдрэгч маань хэвийн байдалтай шилжчихсэн норм байгаад байгаа. Тэгэхээр ингээд норм гэдэг маань үндсэндээ тухайн мэдрэгч ажилласан гэхдээ буцаад хэвийн болцсон гэсэн үг. За дараагийн 102-ыг үзье. 102 мөн ялгаагүй норм. За тэгэхээр галын тохиолдол одоо энэ хооронд манай хонх маань дуусаар л байгаа. Тэгэхээр зэрэг галын тохиолдлын төгшөөрийг яаж суслах вэ гэхдээ зэрэг баруун талын дээрээс оюутгуур буюу Изброс пажара гэсэн товчон дээр дарахад асуулт гарч ирнэ. За энэ асуулт ямар тохиолдолд гарч ирвэ гэхлээр нэг болон түүнээс дээш зооноос мэдрэгчээс төгшөөр өгсөн тохиолдолд энэ бич гарч ирнэ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо галын төгшөөртэй бүх зоонуудыг одоо төгшөөрийг цуцлах уу гэж асууж байна. Хэрвээ үгүй гэвэл үгүй гэж зөвхөн нөгөө нэг буулгах зооноо сонгоод буулгах чинь. За одоо ингээд зөвхөн юу бол ганц тэр тухайн буулгах зооноо буулгах чинь. А хэрвээ бүгднгийн
хамгаалт бас буудах байсан бол курсороо доошлуулаад да гэдгийг сонгоод enter товч дарж болно. Одоо энэ 102-оо ч гэсэн буулгах чинь. Одоо системд холбосон хонх гэрлийг пүүлтэн дээрээс яаж ажилуулах талаар хэлж өгье. За тэгэхээр дэлгэцэн дээр энэ тогтворууд байгаа инженерийн систем СО/ОЭ буюу энэ зарлан мэдээлэх аюулгүй нүүлгэн шийдвэрлэлийн систем гэж монголоор орчуулдаг. Энэ зарлан мэдээлэх системийн товчлуур АП тавил автоматическое пожаротушение буюу автомат гал унтрах системийн хөшүүр. За тэгээд пуск гэдэг товч маань болохоор зэрэг үндсэндээ системд байгаа сценар гэж байдаг. Одоо урьдчилан тохируулсан тийм ажлын горимууд байдаг. Тэдрийг идэвхжүүлдэг товч. За пауз гэдэг маань тэр ажлын одоо горимуудыг түр зогсоох. За стоп нь болохтой зэрэг унтрах. За инженерийн систем гэдэг тохиргоон дээр эрдлийн блокийн би эхний 2 эрдлийг нь болохоор зэрэг төгшүүрийн хонх гэрлэн дээр өчгсөн. Тэгээ 3 4-р эрдлийг нь болохоор зэрэг агаар оруулах синс асаах. Тэгээд 4-р эрдлийг агаар сорох синс асаах гэж тохируулчихсан байна. За тэгэхээр зөв инженерийн систем гэдэг төвшин дээр дарахад бүх ийм ажлын горимуудын жагсаалт гарч ирнэ. За би одоо бол ерөөсөө 2хан горим оруулж өгсөн учраас энэ 2 ерөөсөө ажиллаж байгаа. За тэгээд ажилуулахдаа инженерийн за дахиад эхлэе. Инженерийн систем өнгөд бүх идэвхтэй горимууд гараад ирнэ. Тэгээд сумаараа алиг асаахаа гэдгээ сонгоод за жишээлбэл агаар оруулах синс асаая гэж үзэх юм бол агаар оруулах синсээ сонгоод enter товч таа. За тэгэхээр зэрэг одоо өдөрдох цэс гарч ирнэ. За нэгдүгээрт нь дээдлэлт нь AOS асаах энэ системс нь болохоор зэрэг үндсэндээ тухайн ажлуулах горимын маань нэр. За энийг бол компьютероос оруулж өгдөг. Доор нь статус гэдэг дээр нь болохоор зэрэг тухайн горим одоо ямар байдалтай байгаа юм бэ гэдэг. Гаж нь үндсэндээ view glitching гэдэг нь болохоор унтраасан гэсэн. Тэгэхээр зэрэг агаар оруулах синс гэдэг горим маань одоо идэвхжээгүй унтраалттай ажиллаагүй байгаа гэсэн. За тэгээ ажилуулахын тулд бид запустит гэдэг дээр нь очиод enter товчийг дарчихна. За enter дарахлаа зэрэг өөдөөс асуулт гарч ирнэ. Энэ горимыг одоо сценарийг ажилуулах уугүй юу гэдэг. Нет хэрвээ ажилуулахгүй бол нет гэдэг enter дарахад буцаад гарчихна. За тэгээд ажилуулъя гэвэл доошоо сумаараа загаад даа гэдэг курсор даа дээр очино. Тэгээд enter даа. За инхлээр зэрэг ирлээ маань ажиллаж байгаа үндсэндээ одоо тэгээ статус нь болохоор view polygon буюу гүйцэтгсэн гэж гаргаж байна. Үндсэндээ агаар оруулах синс одоо ажиллаж байгаа гэсэн. За агаар оруулах синсээ за ингээд ажиллуулж байгаа. Хэрвээ унтраа гэвэл дахиад инженерийн систем рүү ороод оронгууд агаар оруулах синс асаах энэ систем гэдэг энэ маань нэр нь за ардтаа vip гэдэг нь нөгөө view polygon буюу гүйцэтгэж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг одоо агаар оруулах синс маань ажиллаж байна гэж ойлгоно гэсэн. Тэгэхээр энэ лүг ороод дахиад enter дараад завир sheet гэж дарчиж байна. За завир sheet гэдэг маань болохоор зүүнсэнтэй л зогсоох гэсэн. За тэгээд enter дарахад унтарчлаа гэсэн. Мөн дахиад өөрөөр ажиллаж үзье. Одоо буцаад асаа. За одоо ингээд синс бас мөн ялгаагүй асаалтаа байгаа. Stop гэдэг товчон дээр дараа. Агаар оруулах синс ажиллаж байгаа гараад ирчихнэ. Энэ дээр дараад унтраач. За одоо нөгөө нэг горим маань унтарсан болохоос stop гэсэн дээр одоо ямар ч жагсаалт гарч ирэхгүй байгаа. За энэ ямар ч тохиолдол зэрэг stop товч маань зөвхөн идэвхтэй байгаа горимуудыг унтраадаг. Тэгэхээр ямарваа нэгэн горим идэвхтэй ажиллаж байгаа бол stop дээр гарч ирнэ. Хэрэг унтраасан бол тэр гарч ирэхгүй. Дахиад үзье. За одоо дараагийнх нь буюу агаар оруулах синсийг
асаа. За ингээд гарчихна. За ингээд дагаар орлох, агаар сурахснаас ажиллаж байгаа гэсэн. За стоп дээр дарахад нөгөөх маань идэвхтэй баг. Тэгээ ялгаагүй айлын төлөв сонгоод дарчихна. Тэгээ буцаад орохлоор байхгүй. За ингээд нэг хоёр арга. За 3 дахь арга нь болохоор пүск товчон дээр дараа. Тэгэхээр зэрэг бүх горимод гараад ирнэ. За энэ ч төгшүүрийн гэрэл хон хасаах, гэрэл асаах, гэрэл унтраах, агаар орлох синс асаах, агаар сурах синс асаах гэх мэтлэн гээд нөгөө системүүд маань гараад ирнэ. За энэ дээр одоо нөгөөдгийг дахиад асааж үзнэ. Дахиад энэ төр товч дарахад сценарийг ажиллуулахыг одоо баталгаажуулна ууч. Үгүй эсвэл тийм. За тийм гээд энэ төр дарчихна. За тэгэхээр нөгөө горим маань ажиллаж байгаа хэвээр одоо ажиллаж гин үгүй юу гэдгийг 2-3 аргаар үзэж болно. За нэгдүгээр инженерийн систем дээр дарахад агаар сурах синс асаах инженерийн систем гэдэг нэрлсэн сценар маань viewpoint буюу одоо ажиллаж байна гэсэн. За нэгдүгээр арга. Хоёрдугаар арга нь стоп товчон дээр дарахад муу ялгаагүй нөгөө агаар сурах синс асаах инженерийн систем гэдэг идэвхтэй болцсон байна. За тэгээ онтроо игэл сонгоод enter. За одоо дахиад пүсгтээ дараад одоо төгшүүрийн хонхыг заавал төгшүүрээс галын тохиолын төгшүүр хүлээхгүйгээр төгшүүрийн хонх ажлууд ер нь шалгаж үзье ч гэдэг юм уу. Тэгээ тэр тохиолдолд жишээлбэл төгшүүрийн хонхоо сонгоод enter дараад гүйцэтгэх үгэнгүүд нь тийм гээд дарчих. За ингээд төгшүүрийн хонх ажиллаж байгаа. Ямар унтраа гэвэл ялгаагүй стоп дээр дараад За гэхэмчлэнгээр бид нэр хонх болон бусад ямар нэгэн эрдлийн төхөөрөмжөд дамжин удирдах байгаа тийм горимуудыг бид нар энэ товчлуурнуудын тусламжтайгаар унтраач асааж болох нэ. За одоо SOW гэдэг буюу зарлан мэдээлэх системээр дарахад би нэг төгшүүрийн хонх ажиллуулах эсвэл төгшүүрийн гэрэл ажиллуулахыг бас мөн тохироон дээр заагаад өгсөн байгаа. За энэ лөө ороод ялгаагүй аль одоо төгшүүрийн хонхоо ажиллуулъя төгшүүрийн хонхоо сонгоод enter дарна. За тэгэнгүүт ялгаагүй төгшүүрийн хонх энэ пультэн дээр маань үсэг гарахгүй. Тийм учраас нөгөө үсгний маань оронд анхаар асуултын тэмдэгт гараад ирсэн танигдахгүй тэмдэгт. Тэгээ төгшүүрийн хонх гэдэг. За тэгээ статус нь бол view collection буюу унтраад тавгаа. Одоо хонх дуурахгүй байгаа. За тэгээд запустить гэдэг дээрээ дахиад enter дарахлаа зэрэг мөн ялгаагүй асууна. Ерөөсө төрөөчтэй адилхан. Тэгээ бүтэрлүүд пүск сценарий буюу нэг ажиллах горим ажиллуулахыг одоо баталнаа. За тийм гээд. За ингээ хонх дуусчих. За буцаагаад унтраа гэвэл ямар ялгаагүй завь шийтэд дарчиж болно. Эсвэл буцаад нөгөө стоп гэдэг товчон дээр дарахад төгшүүрийн хонхыг унтраах үгээр асууж. Тэр нь тийм ээ. За хэд хэдэн горимыг давхар ажиллуулж болно. За инженерийн системд ороод би агаар орлох синсээ юм асаачи. За хонхоо бас асаачи. За одоо стоп товчлон дээр дарахад идэвхтэй нөгөө нь ажиллаж байгаа идэвхтэй байгаа горимод маань гарсан. За төгшүүрийн хонх дуурч ийн дуурч байгаа. Агаар орлогчноос ажиллаж байгаа. За би сайн нэг 2 горим ажиллагаатай байсан. Тэгээ би нэг агаар сорго синсэгээ унтраачихсан. Тэгээд дараа нь дахиад дарахад ганцхан нэг горим үлдсэн байсан учраас тэр нэг горим төгшүүрийн хонх үлдсэн байсан. Тэр үлдсэн одоо төгшүүрийн хонхоо унтраа. За одоо анзаарсан бол энэ дээдлийн нөгөө нэг мэдээлэл маань ажилласан тоогоо дандаа тоон ихсээд яваад байгаа. Тэгээд ялгаагүй журнал руугаа ороод харах юм бол саяны хийсэн бүх үйлдэлүүд энэ чинь ингээд хадгалагдчихсан байна.
За энэ 9 төвчөн дээр дараад мэдээллийг 10 дараалтайгаар ингээд хуудаснуудаа хараад яваад очвол. За тэгээ бүх мэдээлэл уншнаар хадгалах үгээд тийм байдаг шүү дээ.